Ингээд ихний мэдээлэл 2021 оноос хойш энэ телевизийн сурвалжлах баг налахаас улаастай хүртэл үргэлжлэх автозамд Баянзүрх дүүргийн 11-р хорооны иргэд болон 126 дугаар сургуулийн сурагчид автосолд орж эрүүл мэндээрээ хохирох тохиолдол гарч байгаа асуудлыг удаа дараа хөндөж сурвалжилсан. Тэгвэл хамгийн сүүлд тухайн автозамд 12 настай хүү осолдоо өртсөнийг манай сэтгүүлч оюун жаргал сурвалжилж байсан. Хэдийгээр тухайн хэсэгт гүүрэн гарц байгуулах анхны төлөвлөгөө байдаг ч төсөв санхүүжилт хангалтгүй учраас сурвалжлагын мөрөөр албаныхан 2 хурц харуулагчийг хэлээ. Цаашлаад шаардлагатай байршилд гэрлэн дохио хийхээр төлөвлөд байна. Энэ бол 2021 оны 11-р сарын 4 төрөх тухайн сурвалжлагын дүнд 2022 онд зам тусгарлагч бетонон гашлагыг эзэг газар авч явган гарц зурж өгсөн. Уг нь тухайн замыг анх төлөвлөгтөө 5 гүүрэн гарц хийхээр төлөвлөсөн ч төсөв хүрэлцээгүй гэж албаных нь тайлбарлаж байв. Одоо ч байдал хэвээрэнэ. Гэвч явган зорчигчийн аюулгүй байдлыг хангаагүй тухайн замын стандарт хэд хэдэн иргэнд эрүүл мэндийн хохирол учруулсан. Хамгийн сүүлд гэхэд энэ оны 4-р сарын 7-нд 12 настай хүү осолд өртсөн юм а. За энэхүү автозамд бол сард 2-3 удаа ийм зам тээврийн ийм осол гардаг. За тэгвэл яг ойр орчмын иргэд болон тухайн одоо сургуулийн эцэг эхийн зөвлөлөөс бол тээврийн цагтыг аль болон замын хөгжлийн газарт бол энд гэрлэн дохио хурц сааруулагч одоо тавьж өгөх хүсэлтийг удаа дараа өгсөн. За 2020 оноос хойш бол үндсэндээ 40 орчим одоо энэхүү хүсэлтүүдийг өгсөн байгаа. Өнөөдөр бол ямар шийдэлт хүрээгүй ийм нөхцөл байдалтай байна. За та бүгдийг харж байгаачлан энд энэхүү хурц сааруулагчийн тэмдгийг байрлуулсан бодож бодит байдал дээр хурц сааруулагч байхгүй ийм нөхцөл байдалтай байна. Осол гарсны маргааш буюу 4-р сарын 8-нд Баянзүрх дүүргийн 11-р хорооны иргэд 126-р сургуулийн төлөөлөл нэгдэн автозамын аюулгүй байдлыг хангах асуудлаар мэдээлэл хийсэн. 4-р сарын 11-нд осол гарсан байршилд иргэд цуглан хурц сааруулагч гэрлэн дохио хийхийг хүсэж гарын үсэг цуглуулсан юм а. 4-р сарын 15-нд нийслэлийн замын хөдөлгөөний удирдлагын төвийн мэргэжилтнүүд 12 настай хүү осолд өртсөн байршилд гэрлэн дохио хийх асуудлаар судалгаа хийж боломжтой гэж үтсэн. 4-р сарын 18-нд судалгааны хариуг нийслэлийн замын хөгжлийн газарт хүргүүлсэн бол 4-р сарын 29-ний 24 цаг орчимд 12 настай хүү осолд өртсөн байршилд нийслэлийн замын хөгжлийн газраас 2 хурц сааруулагч сорилуллаа. Манай мэдээллийн хөтөлбөр 2021 оноос хойш тухайн автозамтай холбоотой бүхий л мэдээллийг цаг тухайд нь хүргэж, иргэдийн нэгдэл гарын үсэг цуглуулах явц зэргийг цаг алдалгүй хүргэж байсан. Тэгвэл тухайн автозамд хурц сааруулагч гэрлэн дохио гүүрэн гарцад тавигдаагүйгээс болж 2024 оны 10 дугаар сард 11 настай охин, 2024 оны 3 дугаар сард 11 настай хүү, 2025 оны 4 дугаар сарын 7-нд 12 настай хүү явган гарцаар гарах үедээ осолд орж эрүүл мэндээрээ хохирсноор хичээлдээ явж чадахгүй хоцрогдол хүрэх нөхцөл байдал үүссэн юм а. Энэ одоо хар цэг боллоо штэ. Хүүхдүүд ингээ байнга дариуллаа штэ. Хурдаа хасаж аваач ээ. Өөртөө үр хүүхдгүй юм уу? Та нар одоо ингээд бүтэн ингээ олон за одоо 3 сарын дараа нэгч хүүхэд юм уу? Энэ осол амар их осол гарч байна. Одоо миний хүүхэд одоо байнга хөлөө өвддөг боллоо. Ерөөсөө тэр жолооч нь ерөөс арга хэмжээ авдаггүй штэ. Энэ дээр нэг хурц харуулагч нэлээд нэг юм байна. Тэмдэг хүүхдийн гарт явгууны гарч гисэн тэмдэг байна. Өөр энд ямар ч тэмдэг байхгүй. Олон хүнийг эрсдүүлж ингэж заавал юм хийх юм. Ямар нэг эрсдлийг төрүүл тооцоолоод энэ төрд байгаа хүмүүс нь хараад энэ дээр жоох юм хийж болдгоо юм уу? Ингээд тухайн автозам ашиглалтанд орсноос хойш 6 жилийн дараа явган зорчигчдын ээлтэй аюулгүй зорчих нөхцөл байдлыг бүрдүүллээ. Харин албаныхан тухайн автозамд 2 гүүрэн гарцыг 2026 онд хийн гэж амласан юм а. Эхний ээлжинд бол хурц сааруулагч байдлаар хурц сааруулагч бол хий. Үүний дараагаас бол нөхөн одоо гүүрэн байгууламж бүхий байдлаар бол ерөөдөө шийдья гэж сая. Тэгээд цаашлаа бас тийж 4-5 байршил дээр бид хүмүүс хамт газар дээр нь очиж үзлээ. Тэгээд яг аль байршил дээр хамгийн их иргэд маань зорчиж байна. Зорчгод одоо яг гарцаар гарахад маш эрсдэлтэй нөхцөл байдлууд хаана гэдэг байршлууд дээр ерөөдөө бол үзсэн.
энэ дээр бол хоёр байршлаар бол бүрэн байгууламж оруулахад зайлшгүй шаардлагатай гэдэг бол яриа явсан. Тэгээ би одоо энэ зам чи 6 жил хөөцөлдлөө. Тэрний буйнд одоо тэгээ ямар ч хөрөх газараа хүрдгэл юм байна уу тэгээ хөөцөлсөн. За баярлалаа. Танаа телевизийн хамт болж гисэн маш их баярлж байгаа шүү. Баянзүрх дүүргийн 11-р хорооны нийт 15,000 гаруй иргэн 126 дугаар сургуулийн сурагчдын эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдсөн асуудлыг удаа дараа сурвалжуулснаар энэ удаагийн үр дүн гарсан. Цаашдаа тухайн авто замд хийгдэхээр төлөвлөгдсөн ажлууд бүрэн гүйцэд хэрэгжих хүртэл бид иргэн сурвалжлах болно.